Монголын үндэсний бүхэн холбоо, G-Mobile, Хурд Group, Ramil Production төлөөлж байна. Төрийн наадмын үзүүр төрөв түмэн олны сэтгэлийн их баяр багтал хамаг Монголын эрэмгийн хүчтэн харилтгүй жавхланд арслангууд. Монголчууд хүү төрөхөд бүх төрлөө хэмээн бэлгшээдэг. Бүх гэдэг монголчуудын оюун сэтгэлгээнд ямар хүндтэй байр суурь эзэлдэг болохыг үүнээс харж болно. Учир нь Монгол эр хүнд байх бүх сайн чанар бүх хүнд бий хэмээн үздэгтэй холбоотой. Монголчууд бүхийг удам дамжин төрдөг гэж үздэг. Түүний нэг нотлогоо нь улсын арслан үлзий сайхны эрдэнэ ночир арслан. Төв аймгийн Сэргэлийн сумын нутагт 1936 онд улсын арслан Үлзий сайхны ууган хүү болон мэндэлсэн дөрвөн үеийн удам залгсан бүх. Эцэг Үлзий сайхан улсын арслан цолтой бүхэн байсан бол өвөг эцэг хас даншигын зан элен цөвөө саманд шонхор цолтой байжээ. Ер нь манай намайг өхөд жинжиудыг бүрдүүлжээс өхөдөн шиг бодчихсон ба. Ер нь модчуудын их авч өгдөг хүмүүс юм да. Тэмээтэй явна хоёулаа тэмээний мод өрөөд ачин дандаа ихэд нарийн талд нь оруулдаг байсан. Тэгээд би ч одоо тэр чинь мод хийн айгаад өнөг даадгүй. Тэгвэл авда зодуулна. Тэгээд нөөж жугаад юм өргөдгийг. Тэгээд хоёулаа тэмээнд мод ачижсэн. Сүүлд нь нэг яваад ирэхэд дараачихд нь бүдүүнэд нь ороод. Бүдүүнэд нь бүр даахгүй. Бас дод. Ануулж байгаа тэгээд өргөдөг. Сүүлдээ өргөдөг. Аль талдан зүг талдан бүдүүн талдан жирсэн нарийн талдан орсон. Ер нь тэр үеийн бүхэн бэлтгэл сургуулийг биеэрээ хөдөлмөрийн яажсан гэж боддгийм аа. Манай удын зүтрүүд манай аав Одон тасраагүй үздий манай амь сүрэн багтаа намайг одоо гуравдахгүй гэж ярьдаг юм байлээ. Самж хүн манай тэр аав юм шиг байна. Тэгээ одоо даншийн даан ч юм уу артын ч тийм л юм байсан байна. Дуугаар аврагч бас садан төрлийн улс байсан юм байлээ. Ах トゥ угийн тийм юм байсан. Үе тасраагүй яваа юм гэсэн. Аавын зөв сонин мэдрэмжинд хөтөлсөн үү олон хөвгүүд дундаасан ууган хүүгэн онцлон бүхэн эрдэнд багаас нь аажмаар сургаж бага том гэлдэггүй овоо тагилгын наадмуудад хүүгийнхэн хүчийг сорж эхэлжээ. Аймгийн сургуульд байгаад араа модон явд юм нөө. Яг л мод түгээд үзсэн туудын голын зах дээр гол дээрээс манай ч орхон хайчхад орохгүй. Тэгс ороо хаад ич. Манай даун би модос аваад ирээ гэсэн. Би аваад ачаа гэдэг юм лээ. Ачаа наваад ирээ л гин. Тэгээ очсон чинь эргэд модоо асуув. Уу яава тань аваад ирнэ гэсэн чинь. Уу даахгүй юм. Тэгээ би очиж өөрөө иржсэн. Ер нь гол явд намайг хүч тамийн жил ээж жил тэгж бүх болсон байхад би бодсон дээ яах. Тэгээ манай аавч нааданд ч нөө тэг барилдуулна. Би барилдах дурггүй. Тэгээ ганцгүй чааж амцгаа энэ хоёр үгэн байж хэрээр их шахна. Тэгээс нэг өдөр надайхын нааданд байлж юусэн. Тэгсэн чинь төвдөн багш маань ана чимэцсэргүй батсэргүй цэвэрдунга баттан сэрэждгүй эднэр ирэх гэнэ. Надад наадмэр. Тэгээд би чинь наадм үзэх явна. Явдаа хаяад үчин тэр аваргууч ирсэн гин. Тэр алхах зайчууд ийс очи үзэн гэдэг. Тэгээ явд юм байна. Тэгээд очиад надад чинь барилдаад нэг давчд юм байна. Хоёрын даванд манай үгүйд
Төвдөн багшийнхаа амд явчихдаг. Нэг жигтэй хараад айдаг хүч авраг хэл айд юм. Барайд авах ганц сууж байгаа хайсан ч өөрөг тавьчихад сайн барилдараа гэдэг. Тэгээ явж. Тэгээд би анхан барилд төвдөн багшийнхаа гар дээр гар зөрж өгсөн тэгээ барилд. Дараа нь бат сургаатай үсдээ энэ хоёр авахтай үс бат сургаач яах вэ? Ер нь 45 жилээр намайг тавдаваад зургийг авчихсан. Тэгэж унжсэн. Тэгээ бат сургаа өөрөө ярьжсэн маа. Би 3 хүнээс австай маа. Баямөхөс ах эрдэнэс ирэх байсан. Санжаагаар би авчихвал санжаагаар би давах байсан. Энэ хоёр чинь 5-5 тунчих гээд болдгоо. Энэ хоёрын тунаахгүй эрдэнэс ирэх баямөхөд тунаах. 6 давнд нь харъя гээд. Тэгээ бат сургааг барьдахад би наа өгсөн хүн шүү би. Он хогч шүү гээр. Тэгсэн чинь ер нь задуу барахааргүй. Би ардч 3 атгал тогч тэгээ хайжсэн шүү. Тэгээд задуухан байл барахгүй юм байна гэж бодчихсон. Маргаашийн угтах сайн сайхан гэрч өнөөдрийн бодролд үйлсэн. Машид ялгуулсан цог зал өвдлөхийн буйна аллах мэд. Боломж бүхэн нэгжиж гэмээр ертөнцийн элмид баяр баясгал гарцаагүй сайханд тэмүүлэх нь ёроолоор дэгждэг хүмүүний хүслээ. Хүн таны төлөө хүн нүү хороолол. Ухаалаг утасны урамтай урамшуулал эхэллээ. 2 синтэй ухаалаг гар утаснууд онцгой хэмдэрч бэлэг урамшууллыг дагалдуулж байна. U2S маркийн гар утас 260 мянган төгрөг. U3 маркийн гар утас 280 мянган төгрөг болж хэмдэрснээс гадна 365 хоног 120 гигабит дата эрэхтэй шинэ дугаар эсвэл 120 гигабит дата эрэх бэлгэлнэ. Бүрэн холбооны үндэсний оператор G-Mobile. Монгол түмэн саршилээ сайхан ширээ. Хүн таны төлөө хүн нүү хороолол. Эрдэнэ ночир арслан анхлан барилдж эхлэх үед эд эр бяран жагсан авраг арслангууд үзүүр түрүү улаалтан байсан үе. Эрдэнэ ночир тэдгээр авраг арслангуудын дундаас өөрийн өвөр мөс барилдаанаараа бүх чүүдийн хийгээд төмөн олны анхаарлыг татж эхэлсэн юм. Монгол бүхэн барилдаанд мэхний маш олон хувилбар бий. Харин Эрдэнэ ночир арслан мэхийг хамгаалах, хариулах тал дээр гайхалтай эрдэм чадaltaй нэгэн байлаа. Яг улсын нааданд би чинь 3 давчихлаа. Манай авч улсын нааданд 3 давлаа. Тэгсэн чи 4 дав авд юм нэ. Гоо та одоо нам аваад багтаа. Вэти өшөө хүн ахгүй очиж нам авахгүй яг уу. Нэг начин бод шулж гадад нэг дэмжчихмээр байна. Гоо би үзэхгүй танд үзэх. Та тэг давхад давгээд өгсөг өөрөөс хөрөж өгчээсэ. Тэгээд би чинь аваар 4 давчт юм байна. Тэгээд тогд ороод ирдээ. Тэгсэн чи дараа нь тунанд ирсэн. Одоо энэ Аранга аймгийн хашаатын дээр даст зөгчтэй таарч байна. Тэгсэн чинь 2 бор зэрэг хараад ирдээ. Тэгээ 3 өгчүүд ярьсан. Хэн азтай начин бачтай. Тэгээ дашнымага хайж начмас даштай намайг хайх юм бол начлуулсан. Ингээд унж начин бач 6-гийн давд бадан сүрээд намаа авчихсан бана багш байна. Тэгээд бадан сүрдгээс би хараад телевизэн авар гартлангуудаас айдаг байсан. Чичиж исэн юм лээ. Ганцхан зайлахад нь би унж исэн гэсэн. Орой. Тэгээд тэрнээс хойш явах. Сэргийснээс бадан зэрэг багш маань 5-ын дав 6-ын давд нэг авч унсаа. Тэгэд нэг айсан даа. Яг одоо одон задан нөхөр манай ачиг чэсэл задах байхад юу бодож байгаа шүү дээ. Энэ үе тасрахгүй байх гэж бодож байгаа шүү дээ. Одоо жишээлхэд одоо Японд байгаа нэг ачим маань байна. Тэр ачим маань одоо энэ жид ирнэ. Тэрийг ер нь өгөхөд хөлөө би гарч байгаа. Ер нь дүндээ одоо улсад яг өөрийнхөө ид хараагүй насан дээр баямгтай 4 удаа таарч. Хэрвээ баямг хаварга төрөлөө төрөлхөлтэй завсаргүй дөөрө төрөж хөл байсан байх гэж бодъё.
Тэр Мөнгөтэй ураг маань нэг төрүүлсэн байсан. Би Мөнгөтэй Баянмөнхтэй нөхд би Баянмөнхийг 4 жил дарж өгсөн юм да. Яста 2 гаруй сар байцгаад манай зүйлд тэгжсэн Эрдэнэсргүй би хаяг гэж ундаг байж гэж гараас өсөж исэн хүн. Тэгээ Мөнгөтэй арчиж. Тэгээ Баянмөнхтэй дөрвөл байж. Дараагийн барьдан нэг унсаад би Баянмөнхтэй ер нь 5 тунсан байна. А дараа нь Сосромтой нэг тунсан, Хайдуутай 2 тунцгүй тэгж өгөөд миний нэ. Тэгээд Дамдавар би голцоолж Дамдаварт би 3 тунаанд дарахт нь 3 унсан шүү дээ. Монгол бүхэд хуульчлаг дагуу боловч олон зуун жилээр хууль мэт дагаж мөрдөж ирсэн ёс чаяг бүхийн жудаг дэг журам гэж бий. Бүхийн өмсгөл хэрэглэн дээлэн тагиж явдал мөр өнхнөж ахас их сайн хүндлэн ахмад буурлуудынхаа сургаалыг дагах ёсон бол бүхийн том эрдэм юм аа. Эрдэнэ учраслан аваасан өвлөн авсан зодог шуудаг гутлын боолтоо гэж гисэндээ одоо ч имзэглэн магадгүй түүнээс болоод авраг болох байсан боломжон алдчихсан ч юм билүү хэмээн гониглон хүүрнэх нь цаанаал нэгийг өгүүлэх мэд. Жамцээ төрүүлж багтад бэжиг төрүүлж цэрэн төрүүлж бэжиг төрүүлэхэд дэмэл төрүүлж болохыг би гаргадаггүй байсан би. Нэг жид оноход бэжин Дамдавар дэмүүд бид нар үлдэхгүй юу. Тэгэд тэр жил үлдэхт нь Мөнгөт Баянмөнх хоёр чинь тунаад ихтэй гооч хасагдсан шүү дээ. Тэгээд хасагт нь би Баянмөнх ханд Дамдаварт унсан юм байна. Бэжин бодод дэмүүд аяа. Бэжин бид тэр абсолют Бэжин наатаа таарх байсан мэт. Тэгсэн би барахгүй Эрдэнэ шиг барахгүй. Би дэмүүдтэй үзсэн. Тэгээд намайг Дамдаварсан байна. Би одоо равуутай зэ Мөнгөтэй би 2 жил тун таасан. Ер нь Мөнгөтэй аргагүй вэртэй юм байт юм. Баянмөнхтэй Баянмөнхүүдэд аргагүй вэртэй юм шүү. Би энэ хоёрыг нь бараагүй да. Баянмөнх яхаа начин би болдог жин 6-гийн навд би авч хайсан. Тэгээд тэрний дараа манай хүн чинь Банцтай тэргийн зүүн хэнтийн 40 жилийн ойгоор Даштавын хоёр чинь Банцтай тэргийн зүүн наадтай даагаар гэж хэлжээ. Баянмөнх тэгэд наадтай басан тунж таар би хайж үзье. Тэгээд энэ дэмэр спортын ордон дээр бас нэг том барилдаа байсан. Тэрэнд хайчихад дараа нь морин дөрвөн том барилдаа хайчихад дараа нь үсэн юун дээр би дэмэр ордон дээр би барьж өгсөн. Юу вэ нач нунаад. Тэгсэн чинь дасчам багш байсан дээр. Одоо их сургуулийн түүхэн багш. Тэр чинь миний өстө валей шиг хүн байсан байхгүй юу? Баянмөнхд за чи хараад юу донжохон жараад чи хэм нэгдэж гарахгүй. Тэгээ би Баянмөнхд тэрний хашаа өстө бархаа байсан. Өөр аргагүй ч тийм. Тэгээд зүнд би нөөхгүй тэмээ би тэргийн нөөхгүй дээ. Тэгсэн яагаад манай наад мэгцааж гүн тэр юм билээ. За тэгээс миний аав тэхгүй. Тэгээд сүүний ингэж хийд юм шүү гэж аав зааж өгсөн. Тэгээ орох юм инээд өгдөг байсан. Тэгж өгсөн. Нэг хаачдаг нэх зааж өгсөн юм байхгүй. Ингэ зөрүүл хайлаа. Тэгсэн тэрийн Одоостэй нэг залуу зөрүүл чайлах гэсэн чинь мөрөндөө юм хийгээд мөрөө. Тэгээ эйгүү тэгээд хийж чадаагүй сураагүй юм да. Би ч одоо улсад 3 удаа 4 дэж алсан байж болцол хангасан гэж. Авраг гарсан зан ачингуудаа шигшигдэж шөвгөн дэрдүүлсэн улсын орсон давгсрын зан эрдэнэ очрыг зан Хадбаатар начин долгорсрын аяж үзүүр төрөв булаацалтаар үлдлээ. Давгсрын чинь Хадбаатар чинь тэгээд өрөөл артлан бол авар болсон. Тэрвээ би давгсрын хайсан бол би үзүүр улаалаа. Хадбаатар айгуу тунах байсан байт. Тэгээд би тэр хин хайсан
артал болох байсан байх. Би 40-д артан болдоо шүү дээ. Би улсад 8 удаа 8 дүлдсэн юм билээ. 4 удаа 5 давсан юм билээ. 3 удаа 4 дүлдсэн юм билээ. Ингэж явсан даа. Тухайн үед Монгол үндэсний бүх одоогийнх шиг тогтмол бэлтгэл сургуулилт хийгээд байдгүй. Наадамд гарахаасан хэдхэн өдрийн өмнө бэлтгэлд гарна. Тэр ч бүхэл огт бэлтгэлгүй зодголох үечвэ. Гэвч өдөр тутмын ажил амьдрал нь бэлтгэл сургуулилт болно. Тэр чинь тээврийн жодоос тээвэр хийж явдаг байда. Бид нэг амраанаа сарамраад. Тэгэж одоо тээвэрч явчаад би шинэ бэлтгэлгүй орж исэн удаа би. Наадам 4 хоног жоод иржсэн удаа би. Айн ч одоо бэлтгэл сандаа дамардаг байсан. Намартай бид нэг тэгж нэг ирж байсан. Ер нь явтаа бэлтгэл хөөхэд тэр хүний бэлтгэл юу вэ? Хөдөлмөр ажилд байхдаа тэгэж би дөрвөлжсэн удаа байна. Нэг 6 хоноод цандад 3 хоног амарчаад ирээд нэг байлдад би чинь бас дөрвөлд нэг үлдсэн. Ер нь залуу байхад чинь бэлтгэл сайн хийлгүүл сайл байсан баг. Тэр одооны хөгжиж ингэж үргэлж бэлтгэл бидний сайл байх юм. Тэр чинь тээврийн жолоос сан тийм байсан бол тээврийн жолоос болов шигшээд өгцөсөн өөр байсан л да. Бэлтгэл намаагүй. Энэ бэлтгэл сайтай ер нь амжилтанд таарч ажиж харах юм дээ гэж боддیں۔ Ухаалаг утасны урамтай урамшуулал эхэллээ. 2 синтэй ухаалаг гар утаснууд онцгой хэмдэрч бэлэг урамшууллыг дагалдуулж байна. U2S маркийн гар утас 260 мянган төгрөг. U3 маркийн гар утас 280 мянган төгрөг болж хэмдэрснээс гадна 365 хоног 120 гигабит дата эрэхтэй шинэ дугаар эсвэл 120 гигабит дата эрэх бэлгэлнэ. Бүрэн холбооны үндэсний оператор G-Mobile. Маргаашийн угтах сайн сайхан гэгч өнөөдрийн бодрод уйлсан мэт машид ялгуулсан цог зал өвдлөхийн буйна аллах мэт болон түүхэн нэгжиж гэмэн ертөнцийн элмид баяр баясгал гарцаагүй сайханд тэмүүлэх нь ёроолоор дэгждэг хүмүүний хүслээ. Хүн таны төлөө хүн нүү хороолол. Монгол түмний сайхан ширээ. Үндэсний оператор G-Mobile. 1960 оноос манай улсад бусад бүхэн төрлүүд хөгжих эхлэл тавигдаж үндэсний бөхөөр барилддаг бүхчүүд олноороо чөлөөт бөхөөр барилдаж эхэллээ. Иймхүү Монгол бүхийн гайхамшиг үнэт зүйлээр дамжин хүн төрлөختний бүхийн спортод монголчууд хөл тавьсан. Хэвийн аврагын тэмцээний эх орон даяар өргөн мэдээлэхээр сонин хэвлэл радио телевизийн бүхэл аппаратууд ажиллаж тэр зүг бүхэнд дуртай Монгол түмний хараа анхааран ширтсээр билээ. Харин энэ чинь олон жил эх орнын төлөөлсөн манай авиат мастер Эрдэнэ очир. Өөрөөсөн 30 гаруй килограммын хүнд жинтэй энэ авраг бит бүхтэй сонгодог барилдаанаар ингэж өргөдсөн билээ. Эрдэнэ очраслан чөлөөт бөхөөр барилдаж Олимп төв дэлхийн бүхийн спортод амжилт үзүүлэн Аз твийн авраг хэмээх эрхэм хүндтэй шагналыг эх хорондоо авчирсан билээ. Дэлхийд тэмцээнд би 5 удаа шагналд барьд орсон юм. 2 удаа дөрөвт орсон. Тэрийг үнэлсэн байхаар төрөлсөн наад юу гэсмэ гавьяат. Бид чанхан удаа чөлөөт хийж 1961 онд Болгар 4 сарын хугацаатай явсан. Тэгээд чөлөөт хийж бид нэр мэдэхгүй анхан мэдж байгаа зүйл асуулт нь одоо мэдчихэд чөлөөт хүчнүүд Монгол үндэсний хав хий бодвол дадаар нь дээш харахад энэ тэгээд тавьчихдаг. Ямар сайд сүдэ бид ч барьдаа байх. Дээш харахгүй төлөө үзнэ. Дээш харахад моот байхгүй. Чөлөөт хүчний онцгойн юу үндэсний бүхэнд энэ толгойг сайдсан байв.
хөлд гарах нь Монгол барагтад унахгүй шүү дээ. Монгол түмэн саншилтэй сайхан ширээ. Үндэсний оператор G-Mobile. Энэ барьж байна, задууч сайхан барьж байна. Энэ шалангаа сайхан үзэж байна. Энэ шигээ үзэж ард өмнө хөншилж сайхан барьж яваад баяр хүргэе. Ариуныхаа сар шиндээ бүгдээрээ сайхан барьж дараа гэж хүсье даа.